Монголын үндэсний олимпийн хорооны тэргуун дээд шагналуулах бүтч нь 2025 тодруулах ёслол Чингис Чүчтэй боллоо. Спортын салбарын оны шилдэгүүдийг шалгаруулдаг оны чухал үйл ажиллагаа юм. 23 жилийн турш тасралтгүй олгож ирсэн 2002 оноос хойш тодруулсан төвхтэй. Уламжлалсаар шилдэг тамирчин шилж явах цомын эзнийг спортын сэдвээр дагнаж бичдэг 46 сэтгүүлчийн саналаар тодруулсан. Сэтгүүлчдийн саналаар чөлөө төхөхийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тулга 102 оноогоор тэргүүлж шилдэг тамирчин шилж явах цом авлаа. Энэ жил бол дэлхийн аврагтаа сайхан барилдаж бас дэлхийд пеналтаж үзлээ. Тэгээд жин өгсөж бас барилдсан олон шилдэг бас тамирчтай гар зөрүүлээд иргэдээ маш сайхан барилдаа хийж дэлхийд пеналтсан байгаа. Тэгээ ер нь бол би бүртчэнд 3 дахь удаага нэр дэвшиж байна. Тэгээд мэдээж бас жилийнхээ бас амжилттай ахиулаад явжсэн. Тэгээ энэ жил бол ерөөдөө шилдэг тамирчин болох байх гэдэг мэдээсэн. Гэхдээ шилдэг дээр бол эргэлзээтэй байсан. Тэгээд бас сэтгүүлч нарын саналаар шилдэг тамирчин болсон байна. Анх удаа боллоо. Тэгээ өмнө жил манай ариун зай маань авч ирсэн. Тэгээд энэ жил үргэлжлүүлээд шилдэг эмэгтэй залуу тамирчныг аваад бас дэлхийн авраг гэдэг нэрийг бас 2 жил дараалаад Монгол улсад авчирч байгаадаа ер нь маш их баяртай байгаа. Ер нь бол маш сургамжтай, маш сайхан тэмцээн болсон. Миний хувьд ер нь хамгийн том тэмцээн маань хамгийн том амжилт гаргасан тэмцээн байна. Тэгээд ер нь маш их зүйлийг сургасан сайхан тэмцээн болсон. Үндэсний олимпийн хорооныхаа удирдлагууд өшөө олон тамирчид энэ зүтгэлтнүүд баярлаа гэж хэлье. Тэгээ өнөөдөр миний хувьд 3 баяр зохиосон сонирхол их гоё өдөр байна. Юуны урд бол өнөөдөр ийм сайхан шагнал авна гэж бодсон. Шагнал авлаа. Нэгдүгээр, хоёрдугаар өнөөдөр миний төрс өдөр болж байгаа. Гуравдугаар дөнгөж 10 минутын өмнө миний баг охин маань амарчиж 3-400 г зээ хүйтэй болсон. Тийм гоё баяр яг зэрэг давтаж байна. Энэ жил 2025 бол миний хувьд бол уран бүтээлийн маш өндөр жил боллоо. 2 сард бол за мэдээж бүх дотоод улсын тэмцээн уралдаан улсын аврагуудаас эхлээд сурвалжид зураг авсан. Том тэмцээг бол 2 сард Хятадын харьбын од болсон Азийн өвлийн наадмыг Монголын сэтгүүлчдийн багийг ахалж оролцсон. Тэгээд дараа нь 4 сард Йорданы Ламанд болсон чөлөө төхий Азийн аврагт сурвалжилсан. 7 сард оюутны универсиад их наадмыг сурвалжилсан. Тэгээ 9 сард сая залуучуудын чөлөө төхийн дэлхийн аврагыг сурвалжилсан. Тэгээд чөлөө төхийн дэлхийн аврагаараа би зангараг үзүүлсэн Загреб гээд цуврал дэлхийн аврагаар чөлөө дээр хийж байгаа 4 дахь бүтээлээ гаргасан. Боксын дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Батхулга 62, жудогийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнээс хүрэл медаль зүүсэн Ёлко 45 оноогоор шилдэг эрэгтэй тамирчин болсон. Түүнчлэн боксын дэлхийн аврах шалгаруулалт тэмцээний хошоо медальтан болсон Алтан цэцэг 78, жудогийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнээс хүрэл медаль зүүсэн Ган хайж 71, чөлөөт бүхийн дэлхийн аврах шалгаруулалт тэмцээний хос медальтан Орхон 45 оноогоор шилдгээр тодорсон юм а. Мөн оны онцлог үйл явдлаар Physical Asia нэвтрүүлгийн төслийн баг тодорсон юм а. Зөвхөн Монгол төдийгүй яг дэлхийд хархан сууж байгаа нийт Монгол үндэстэн ястнуудаа сэргээж чадсан болоо. Ялангуяа Монгол залуучуудын хувьд өөртөө итгэл гэдэг зүйлийг сэргээж чадсан болоо гэж бодож байгаа. Тэгээ бид бүхний хамгийн том ялт бол энэ байлаа. Тэгээд Монголын үндэсний олимпийн хороо тэргүүн дээд шагналуулах нь бүр чоны эзэн болсон нийт баг хамт маш их баяртай байгаа. Оны онцлог гэдэг арай өмнө бас байж байгаа энэ жил анхных байна тий. Өгцүүлд анхных байна гэдээс гоё шүү дээ тий. Тэгээд Монголынхоо дайч багч бас физикт анхных байлаа. Тэгээд энэ оны онцлог бас анхных бас болж байгаа маш баяртай. Оны онцлог бүртж байгаа гэдэг бол маш том шагнал. Тэгээд энд бид ингээ онцлогдож чадсандаа маш их баяртай. Тэгээд зөвхөн бидний хизээч шагнал байхгүй Монгол ард түмэн биднийг дэмжиж ирсэн бүх хүмүүсийн шагнал тий. Монгол аврагшил Монгол гэж цус гэж юу гэдэг бүгдээр ингээд харж чадсан баг цаашдаа гэсэндээ энэ их хүчийг хадгалж галтай цогтоо явцгаая гэж бас та нартай уриалмаар байна. Бүрчон гэж шагнал авсан үнэхээр баяртай байна. Тэгээд багийнхаа хамт олондоо болон Spark багийнхаа хамт олондоо баяр хүргэе гэж хэлмээр байна. Тэгээд бид нарыг үзэж дэмжсэн монголчуудаа бас баярлаа гэж хэлмээр байна. Баярлаа. За мэдээж юуны төрөнд энэ сайхан хүндэтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Тэгээд нийт энэ хүн шагналыг хамтдаа авахд бүтээлсэн багийнхандаа баярлалаа. Тэгээд нийт дэмжижсэн монголчуудаа маш их баярлалаа. Тэгээд хүүхэд залуустаа бас агуу гоё эерэг тийм гоё нөлөөлөл болсон болоо гэж бодож байна. Тэгээд хүүхэд залуустаа спортоор хичээлж Монголынхоо нэрийг улам сайхан өндөрлд өргөж яваарай гэж хүсье.
Харин Бүтчин 2025 наадмын шилдэг багаар 3-3 дэлхийн аварга шалгуур тэмцээний мөнгөн медальт эмэгтэй шгшээ баг, шилдэг өвлийн спортын холбоогоор Монголын цаны холбоо, шилдэг олимпийн бус спортын холбоогоор Монголын жүжигчдийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын улсын спорт сонирхчдын холбоо шалгарсан юм а. Наадмын шилдэг дасгалжуулагчаар Монголын чөлөөтгүй эмэгтэй шгшээ багийн дасгалжуулагч Сүхбаатар, шилдэг дасгалжуулагчаар Монголын бокс холбооны дасгалжуулагч Батгуу, шилдэг шүүгчээр Монголын гольфын холбооны шүүгч Сарнай, шилдэг шүүгчээр Монголын бокс холбооны шүүгч Атар Баяр нар шалгарлаа. Тэмцээнд шүүсэн Парисын Олимпийн наадмын эдгээр шүүгчээр